Голомт банк хадгаламжтай аялал аянаа 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Тэгвэл энэхүү аяны 2 дугаар ээлжийн азтан болсон 20 иргэн өнөөдөр шагналаа гартаавлаа. 6 сараас дээш хугацаатай иргэдийн төгрөгийн хадгаламж шинээр нээсэн. За эсвэл орлого хийж хугацаагаа сунгасан Голомт банкны харилцагч бүрт суглааны эрх олгож байгаа юм. Голомт банк иргэдийн санхүүгийн дархлааг нэмэгдүүлж хуримтлуулах зуршлыг урамшуулах зорилгоор хадгаламжтай аялал сувлаат аяны 3 дахь жилдээ амжилттай санаачил хэрэгжүүлж байна. За бид энэ хугацаанд нийт 130 гаруй харилцагчдыг хосоор аялах эрхээр бас азтан болж шалгаруулж урамшуулсан байна. За энэ хугацаанд бас Голомт банкыг сонгож хадгаламжтай хуримтлалтай байсан нийт харилцагчдаас дахин баяр хүргэе. За энэ оны маань хадгаламжтай аялал аян 4 сарын 1-ээс эхлэн 12 сарын 31-ний дуустал хэрэгжиж байгаа. 2013 оноос хойш Голомт банкны хэрэглэгч болсон. Манай охин болохоор сая 5 сая төгрөгийн аяллаа ирэх хоцсон байгаа. Тийм сар болгоны хүүхдийн мөнгөөр азтан болсон. Хадгаламжтай байхын давуу тал гэвэл манай гэр бүл ерөнхийдөө жил болгон аялах дуртай. Тэгээд зүүн өмнөд Азийн орнуудаар нэлийн явсан. Тэгээд хугацаатай хадгаламж үсгчгээр тэгээд аяллахаа зардлыг төлөө тас явахад юу байдаг? Давуу талтай байдаг. Гой мэдрэмж төрж исэн. Том болоод ер нь өөрт хэрэгтэй зүйл авах. Том болоод өөрт хэрэгтэй зүйл авахын тулд одооноос эхлээ мөнгө хадгалж байгаа юм байна шүү дээ. Тийм.